Сайн байцгаана уу? Солонгоо агшин байна. Найзуудаа та нар үр суулгаж үзсэн үү? За, агшны жижигхэн үр аваад ирсэн байна. Энэ жижигхэн үрийг хар шороонд ч юм уу хөрсөнд ингээд тарьж суулгах юм бол эндээс юу ургах вэ? За, маш гоё цэцэг ургуулъя гэх юм бол биднэрт юу хэрэгтэй вэ? Хамгийн түрүүнд нар хэрэгтэй тийм ээ? Нар байх хэрэгтэй, агаар байх хэрэгтэй, өөр ус хэрэгтэй шүү дээ. За, хөрсөнд үрээ хийгээд өдөр болгоо ингээд услаад цонхныхаа давцсан дээр ч юм уу эсвэл гадаа наранд тавиад үлдээчих юм бол энэ маань ургаад юу болох вэ? Маш гоё том цэцэг болно шүү дээ тийм ээ. За. Тэгвэл энэ жижигхэн үрийг зүгээр л хар шороонд хийгээд булаад нартай газар тавиад агаарын сэлгээд тэгээд 7 хоног болгон усаар услаад байх юм бол маш гоё цэцэг болж ургадаг шүү дээ. Тэгвэл багш та нарт Библиэс нэгэн ишлэлийг уншиж өгье, та нар сайн сонсоорой. Матай 6-гийн 26. Тэнгэрийн шуудыг хараач тэд тариа тарьж хурааж сарвчанд хадгалдаггүйч Тэнгэрлэг эцэгч нь тэднийг тижээдэг юм. Та нар тэднээс үлэмж илүү үн цэнтэй биш үү? За үргэлжлүүлээд Филиппой 4:19 ишлэл. Миний бурхан алдагдах баялгаараа Христ Есүс дотор та нарыг хэрэгтэй бүхнээр чинь ханганаа. Амен. Бурхан тэнгэрт нисэх шуудад хүртэл анхаарал тавьдаг байх нэ шүү. Тэгвэл бид нэр шуунаас ч илүү үн цэнтэй биш гэж юу? Бид нар жижигхэн үрийг нандинаад тийм ээ. Тэр үрийгээ шороонд суулгаад, нартай газар тавиад, агаар сэлгээд, дээрэс нь 7 хоног болгон услаад байх юм бол цэцэг маань ийм гоё болж ургаж том болдог шиг Бурхан биднэрт бас санаа тавьдаг. Хүүхдүүд бид нарыг ч гэсэн Бурхан тийхүүгээр нандинаг хайрладаг байна. Бид нар Тэнгэрийн шуудаас ч илүү үн цэнтэй хүүхдүүд шүү дээ. Бурхан Тэнгэрийн шуудыг хүртэл хоололдог байхад хүүхдүүд биднэрт санаа тавихгүй гэж юу? Тэгвэл бид нар хэрхэн өсөж том болдгийм болоо? Бяцхан хүүхэд ээжийнхаа гидснээс төрөөд дараа нь ээжийнхаа сүүгээр хооллох юм бол яадаг вүлээ? Баг багаар өсөж том болдог шүү дээ. Жаахан байсан хүүхэд тийм ээ? Өдөр болгон агаар салхинд гараад, агаар амьсгалаад тийм ээ? Сайхан хөдөө гадаа гараад, нарны илч дулааны бидээ шингээж аваад бид нар ээжийнхаа хийж өгсөн янз бүрийн амттай хоолоор дамжуулаад тэр хоолыг идэхдээ бид нар бидээ шим тижээлийг авч өндөр болдог шүү дээ. Ийм жижигхэн байсан охин маань цаг хугацаа өнгөрөх тусам яадаг вүлээ? Маш том болж маш үзэсгэлэнтэй хөөрхөн эмэгтэй болдог шүү дээ. Тэгвэл хүүхдүүд биднэрт ч гэсэн яадаг байх нь? Өсөж том болох үе шат гэж байдаг байх нь. Жижигхэн үрийг услаад байхад маш том цэцэг болдог шиг бяцхан хүүхдийг хооллоод, ундлаад, тижээгээд асраад ах юм бол хүүхэд яадаг вэ? Зөнгөөрөө том болдог шүү дээ. Тэгвэл тэрнтэй адилхан Бурхан бидний сүнсэнд ч бас анхаарлаа хандуулдаг. Бидний сүнсийг ч гэсэн Бурхан хоололдог байна. Тэгвэл яаж хоололдог юм болоо? Бид нар бүтээсний өдөр алхам цуглаандаа очиод Бурханыг магтандуулаад, Бурханы өмнө залбираад, Бурханы үгийг унших үе. Бурхан өөрийнхөө үгээр дамжуулаад, өөрийнхөө нандин гайхалтай магтаалуудаар дамжуулаад бидний сүнсийг бас хоололдог байна. Тэгвэл хүүхдүүдээ та нар орой унтахаасаа өмнө Бурханд талархдаг уу? Өдөржингөө юу хийсэн талаараа тунгааж бодож байсан үе байдаг уу? Хэрвээ тийм үе байгаагүй бол багш та нарт санал болгож байна. Өнөөдөр орой та нар
орондоо ороод унтахынхаа өмнө Бурхны өмнө нэгэн зүйлийг бодож үзээрэй. Өнөөдөр би өглөө босоод юу хийсэн бэлээ? Өдөр би юу хийсэн бэлээ? Би хинтээ уулзсан бэлээ? Би юу идэж уусан бэлээ? Би юу үзэж харсан бэлээ? Бурхан миний амьдралд ямар онцгой зүйл хийсэн бэ? Энэ зүйлийгээ тунгааж бодоосоо гэж багш нь хүсэж байна. Тэгснээр дамжуулаад бид нар Бурханд талархах талархлууд бидний амьдралд бий болдог. Тэгвэл найзуудаа өнөөдөр орой та нар гэртээ очиад орой унтахынхаа өмнө Бурхны өмнө бодох нь шүү дээ, тийм ээ. Өнөөдөр Бурхан миний амьдралд юу хийж өгсөн бэлээ? Өнөөдөр хүмүүсээр дамжуулаад Бурхан надад өөрийнхөө ямар үгийг хэлж өгсөн бэлээ? Тэр зүйлийг бодохдоо Бурхны өмнө талархаад, залбираад унтаасаа гэж хүсэж байна. Яагаад гэвэл хүүхдүүд бид нар заримдаа Бурхны бидэнд өгж байгаа сайн сайхан ивэлүүдийг анзаарахгүй өнгөрчдөг үед зөндөө байдаг. Унтаад сэрнэ гэдэг чинь өөрөө ивэл шүү дээ. Бас бид нар агаарыг мөнгө төлж амсгалж байгаа байлуу? Үгүй. Бид нар агаарыг хүртэл үн төлбөргүйгээр гэт хамтлан амсгалж байгаа шүү дээ. Өглөө болгон бид нар нарыг харж байна. Орой унтахдаа бид нар сар удтыг харж байна. Энэ бүхэн Бурхны ивэл биш гэж юу? Энэ бүхнийг харахтаа Бурхан надад ямар их хайртай юм бэ? Бурхан одоо ч гэсэн намайг халамжилж, одоо ч гэсэн Бурхан намайг тижээж, тэтгэж байгаа юм биш үү дээ гэдгийг ойлгож ухаарах нь маш чухал. Яагаад гэвэл бид нар өглөө болгон сэрэхтэй нүд гэлбэн нарыг хардаг. Бид нар өдөр болгон ямар ч үн төлбөргүйгээр агаарыг амсгалдаг. Тийм ээ? Өдөр болгон бид нар ээжийнхаа хийж өгсөн амттай хоолыг иддэг шүү дээ. Тэгэх болгондоо ч гэсэн Бурхны өмнө талархаа залбирдаг байгаасаа гэж багш нь чих сэтгэлээсээ хүсэж байна. Тэгвэл Тэнгэрийн шуудыг хүртэл хоололдог, Тэнгэрийн шуудад хүртэл санаа тавьдаг Бурхан эзэн өнөөдөр би болон та бүхэнд одоо ч гэсэн санаа тавьсан хэвээрээ байгаа. Одоо ч гэсэн Бурхан биднийг магадгүй цэвэр усаар ундаалж, тийм ээ? Нүд гэлбэм нарыг бидний амьдралд өгч, маш цэнгэг агаарыг хүртэл биднэрт одоо ч гэсэн бид нар яг одоо ч гэсэн бид нар амьсгалж байна, тийм ээ? Үн төлбөргүйгээр амьсгалж байна. Энэ Бурхны ивэл биш гэж юу? Тэгвэл бүгдээрээ хамтдаа Бурхны ивэл өдөр болгон талархдаг хүүхдүүд байцгаая. Хамтдаа залбирцгаая. Бурхан эзэн минь таньда баярлалаа. Тэнгэрийн шуудыг хүртэл хооллож, тэдэнд санаа тавьдаг Бурхан эзэн өнөөдөр ч гэсэн надад бас бяцхан хүүхдүүдэд энэ дэлхийн бүх хүмүүст анхаарал халамжаа тавьсаар байдагт талархаж байна. Та бидэнд маш дулаахан нарыг өгч, бидэнд цэвэр агаарыг өгч, бас бидэнд цэнгэг усыг бас зөвшөөрч өгсөний төлөө талархаж байна. Бид нэр таны бүтээсэн байгаль дэлхийд амьдарч байгаадаа талархаж байна. Өдөр болгон таны бидэнд өгдөг гайхалтай ивэл өрөөлүүдийг анзааралгүй өнгөрдөг өдрүүдийнхээ төлөө гимшиж байна. Өдөр болгон танд талархдаг хүүхдүүд байлгаж өгөөч ээ. Бяцхан үрийг мундаг том цэцэг болгож ургуулахын тулд өдөр болгон санаа тавин, усалж, тордож, агаарыг сэлгэж, нарны гэрэлд тавьдаг шиг бид нарыг ч гэсэн өдөр болгон арчилж, тордож, биднийг сахин хамгаалж, хооллож ундалдаг Бурхан эзэнтэй өдөр болгон талархдаг байлгаж өгөөч ээ. Есүсийн нэрээр залбирлаа. Амен.